그 зарим нэг хүмүүс одоо яг хуучин хэвээрээ байгаа юм уу хаашаа юм. Гэхдээ энэ засгийн газар ч одоо 80 оны залуучууд ерөнхий сайд нь байж байгаа. Буцаагаад 1980 он руу наваачих гээд байгаа юм энэ улс орныг хаашаа юм. Тэгж болохгүй шүү дээ. Энэ иргэдтэй яагаад итгэдэг юм бэ? Иргэд чинь шал өөр болчиход байна шүү дээ. Иргэд чинь юутай яаж унших уу гэдэг чинь өөрт нь одоо бас тийм шүүлтүр байна шүү дээ. Энэ ч одоо 30 жил ингэ явж энэ чинь ялгаж салгаж ойлгоод байдаг болсон бай. Яг л нөгөө хуужин шиг мал хувьчилчаар бүгдийг алаад Улаанбаатарын балкон дээр авчираа тавьчихна. Орон сууцыг авчирчаар бүгдийг зараад гадагшаа гараа явуулчихна гэж боддгоо болох хэрэгтэй шүү дээ энэ улсууд. Гэхдээ тэр англи хэлтэй улсуудын унших хэрэг нь хязгаар таанаж чадахгүй шүү дээ. Бараг залуучуудын 70-80% нь одоо англи хэлтэй болсон байгаа. Тэр аппликейшнүүд ч өөрөө тохиргоотой шүү дээ. Тэн дээр өөрийнхөө уншдаг юмнууд уншаад байж байгаа. Гэхдээ ийм сайн дархлаатай болсон болохоор бид нар чинь энэ хоёр гүшээс ялгаад байгаа байхгүй да. Энэ чинь арчлын үнцэн чинь үүндээ оршиж байгаа байхгүй юу? Иргэдийгээ битээ басаа. Энэ сайн сайхан нэрээр хүний эрхчлөө боодог, багалдаг ийм байж болохгүй. Одоо манай холбоо харилцаа захим сүлжээ бол сүүлийн 10 жилүүд маш сайн өгсөн салбар шүү дээ. Яагаад гэвэл төр оролцдог байсан болохоор тэгж өгч байгаа байхгүй юу? Одоо тэгээ нэг яам байгуулаад төхөөрл тэрлүүд авах гээд орчдөг. Хүмүүсийн имийг хязгаарлах гээд эрхийн боохгүй. Өөрөөсөө цэвэр сайхан байл та. Өөрөөсөө битээ авилга авал та. Гэхдээ намайг янз янзаар хэлж л байдаг шүү дээ. Би тоодгүй шүү дээ. Гэхдээ нэр цэвэр юм чин яах юм? Юунаасаа та нар ингэж байгаа. Өмнө ингэ яваад байсан. Арчилсан улс орныг арчилсан зачмаар удирдах хэрэгтэй нөхдүүд минь. Эн чин цаана улс их орны баталгаа явж байгаа. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, эрхчлөөтэй иргэн гэдэг чинь энэ улс их орны баталгаа болж байгаа байхгүй юу? Тусгаарлагдана л дээ. Гэхдээ харуул та.